За энэ оны 2 дугаар ээлжид цэрэг татлага зэвсэг хүчээ жанжин штабын даргын туршаал аймгийн цэцлэгийн захирамжийн дагуу өнөөдрөөс эхэлж байна. Дархан сумын хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулж хугацаа цэргийн албанд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах юм а. Зэвсэг хүчний хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ удаагийн энэ цэрэг татлагууд бол нэг онцлогтой байгаа. Ямар онцлог вэ гэхээр цэрэг татгдсан залуучууд маань мэрэгжлийн боловсролыг эзэмших ийм бүрэн дүүрэн боломжтойгоор энэ цэрэг татлагын цэргийн эрдэм мэдлэг эзэмшихээ хажуугаар ийм үйл ажиллагаа явуулсан юм давуу талтай байгаа. Уг нээлтийн арга хэмжээнд зэвсэг хүчний 330 дугаар анги болон онцгой байдлын газар за дотоодын цэргийн 822 дугаар ангиуд бас оролцлоо. За энэ дээр цэргийн албанд татагдсанараа хугацаа цэргийн албанд залуучуудад ямар боломж байгаа, ямар цаашдаа төрийн албанд орох боломжийг хүртэл бид энд танилцуулж байна. За мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит дөл улсын аварга шалруулах тэмцээнд манай Дархан аймгийн маань хүүхдүүд тэргүүлсэн байгаа. За хүүхдүүд маань бас оролцлоо. За энэ хүүхдүүдээс маань цэргийн насанд хүрсэн 2-3 залуучууд цэргийн жигийн албанд татагдахаар цэргийн комиссараа орж байна. За ингээд нийт Дархан аймгийн Дархан суманд оршин суугаа цэргийн насны залуучуудыгаа за цэргийн зарлангаа авсны дагуу тогтоосон газар тогтоосон хугацаанд цэрэг татлагын комиссараа үйлчлэгээрээ ороорой гэж хэлмээр байна. Яаж Монгол улсын иргэн цэргийн насны залуучууд болвол Монгол улсын үндсэн хуулинд заасан цэргийн албаах их орноо хамгаалах үүрэг, жомд үүрэг байгаа. Тэр үүргийнхаа дагуу бас цэрэг татлагын комиссараа ирж хамрагдаарай гэж хүсэж байна. За мөн оюутнууд маань бас цэрэгт өөрийн хүсэлтээр бас явж байгаа. Тэгэхээр хугацаа цэргийн албанд татагдвал хуулийнхаа дагуу чөлөөлөгдөж байгаа. Сургуулаасаа чөлөө аваад явчихна. За мөн хугацаанаас өмнө 8 сард халагддаг. Тэгээ үргэлжлээд ихтэй сургуультай суралцаад явах боломжтой байгаа. Яа тэнцвэр явах л хэрэгтэй тэнцвэр явна тэнцгүй тэгэл ажиллаа гэх хэрэгтэй. Ав маа хувь чирүүл камер ажилладаг. Юу гэдэг явах хэрэгтэй юм гэж боддог шүү дээ. Тэгээ тэнцвэр явна да. Явна шүү дээ. Явна төрөвжил нэг үнд сайн бэртэлтэй байсан жоохон. Тэр янзлцаа явна. Би гагнуурч Дархан өргөд төгссөн гагнуурч. Сая хятад явчаад ирсэн. Ажил мэргэжлэр биш ээ. Циркэр явсан. Байх ёстой зүйл гэж боддоо шүү. Явах хэрэгтэй ирэх хүн болсон цэргийн албыг хаах хэрэгтэй гэж л боддоо. Өөрийнхөө биеийг хөгжүүлнэ, хүнтэй харилцах хэрэг бас яа хатуучсан. Хүнтэй зөв харилцсан. Цэрэг татлагын үеэр иргэдийн эрүүл мэндийн үйлчлэг бүртгэл ярьцлах хийх, цэргийн албанд тэнцэн залуусыг Монгол Улсын зэвсэг хүчин хил хамгаалах, дотоодын цэргийн анги байгууллагуудад хуваарлан илгээн, за Дархан сумын 18 багийн дарга нийгмийн ажилтан цэргийн насны иргэдэд зарлан мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж, дээр заагдсан өдрүүдэд цагийн хуваарийн дагуу цэргийн үйлчлэгт багийн иргэдэд оролцуулах юм а.